Имлэгдсэн байв. Доорх шугамуд нь нуаа шүүрэн гарч байгаа ми харагдаж байв. Нүд нь харанхуй эмх замраагүй гялалцаж байлаа. Ус нь шуурга цахилгаан зовлонд урсан дүнзгүй үйл шиг сүудэр ми урсаж байлаа. Хүзүүнд нь сарны гэрэл ми цайвар усгал харагдана. Үдшийн одны үзэгдэлтэй шүндийж бүх хэсэг нь нимгэн мүүлний цуваанд мөн л бүтгэн гялалцаж байлаа. Гурав дахь нь өвлийн полиар ингрийг нэв харсан мөсөн уулын оргил үеийг харуулв. Эдгээрийг хол газар шитгэхэд урд алт мөсөн уулын өдөөс налан зогссон авраг ом волгоо босов. Духан доогуур нийсэн хоёр нимгэн гардоод алын өмнө сохор гівлүүр гаргаж ирэв. Цусгүй, яс шиг цагаан цөхрөлийн шил шиг л уух учиргүй, хоосон нүд нь харагдаж байлаа. Ариун сүмүүдийн дээр үйлми бүдэг бадаг хар хөшгөөр чимэлсэн малгай дунд илүү аимшигай гялалцсан цагаан дүл бөгж гялалцсан. Энэ цайвар сар нь хааны эмийн айдалт байсан бөгөөд ямар ч хэлбэргүй дүрс байв. Та энэ зургуудыг зурхтаа баяраа байсан уу гэж ноён Рочестер асуув. Би сэвэл хангалуун байсан, эрхмээ. Тийм ээ, би баяраа байлаа. Товчоор хэлбэл эдгээрийг зурна гэдэг миний хизээч мэдэрч байгаагүй хамгийн хурц аашаал байлаа. Энэ ийм ч их зүйл хэлэхгүй байна. Та нарын аашаал цөөхөн байсан. Гэхдээ анаар энэ хачин өнгөнүүдийг цэгцэж байх үедээ зураачийн мөрөөдлийн оронд байсан гэж би бодож байна. Чи өдөр бүр эдэн дээр удаан суудаг байсан уу? Амрал байсан учраас надад өөр хийх зүйл байсангүй. Би өглөөнөөс үд дунд хүрэлт, үдээс үдэш хүрэл энд суудаг байлаа. Зуны дунд өдрүүд уур байсан нь өргөдөл гаргах хүсэл ирмэлцлээ байв. Мөн шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд сэвэл хангалуун байсан уу? Үгүй. Миний санаа Гарбуэл хоёрын хоорондох ялгааг хараад би шаналж байлаа. Яг ийм биш. Чи бодол санааныхаа сүудрийг хамгаалсан. Гэхдээ үүнээс илүү байхгүй байх. Зураачийн ур чадвар, шинжлэх ухаан бүрэн дүүрэн илэрхийлэхэд анд хангалаа байгаагүй хэдий ч зураг нь сургуулийн охины хувьд өвөрмөц юм. Бодол санааны хувьд эд бол ил биш. Үдшийн одон дах энэ нүднүүдийг анаар зүүдэндээ харсан байх. Та эдгээрийг яаж ийм од харагдуулж чадах юм бэ? Учир нь дээрх гариг уяаг нь унраадаг. Энэ нь эдний гүн гүнзгий уух учир юу вэ? Салхи будахыг чамд хэн заасан бэ? Тэнгэр болон энэ олгодын орой дээр хүчээ салхилж байна. Та ламасыг хаана харсан бэ? Учир нь нэр бол ламас тэнд. Зургуудыг хай. Би портфолиогийн уяаг дөнгөж ууж байл эр цаг руугаа хараад огцом хэлв. Цаг 9 цаг болж байна. Хаагаар Аделийг ийм удаан суух гээд юу хийх юм бэ? Түүнийг орондоо аваачиж өг гэв. Адел өрөөнөөс гарахаасаа өмнө үүнийг үнсгээр яв. Тэр илж өвдсөн ч пилос илүү бас ийм ч их аашаал аваагүй боллоо. Би бүгдэд сайхан нойрсороо хүсье гэж ир хэлээд хаалга руу гараа хөдөлгөж биднээ хам байснаа илэрхийлж биднийг явуулахыг хүсч байгаагаа илэрхийлв. Хаагаа Фэрфакс нэхмлээ өвхлээд би портфолиогоо авлаа. Бид үүнд хараал хийж хариуд нь хүүн бүхий хүлээн аваад гарч явлаа. Ноён Рочестер ер бусын хүн биш гэж хэлсэн шүү дээ. Хаагаа Фэрфакс гэж би Аделийг унуулад өрөөнд нь үүнээ уулзахтаа хэлв. Тэр ийм үү? Би ивч бодож байна. Тэр маш хуйрамгаа, огцом хүн. Үнэн тэр анихгүй хүнд ийм харагдаж болох нь эргэлзээгүй. Гэхдээ би үүний зан авир маш их тассан болохоор энэ ухааг боддоггүй. Хэрэв үүнд зан авир нь өвөрмөц байвал үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгээ. Яагаад? Зарим алаараа энэ нь үүний мөн чанар учраас бөгөөд бидний хинэн ч өөрсдийн үрлэх чанар усалж чадахгүй. Бас зарим алаараа үүнийг зовоож сэвэл санааг нь ихш бус болгох гашуун бодол үүнд байдаг нь эргэлзээгүй. Яах вэ? Нэг шалгаан нь гэр бүлийн асуудал. Гэхдээ үүнд гэр бүл байхгүй гэжээ. Одоо байхгүй. Гэхдээ эр хамаан садна. Хэдэн жилийн дараа эр ахыгаа алдсан гэжээ. Түүний ах уу? Тийм ээ. Одоогийн ноён Рочестер өмч хөрөнгийг эзэмшиж удаагүй байна. Дөнгөж 9 жил орчмоор байна. 9 жил бол эвчиж болох үз цаг. Тэр дүүгээ алдсандаа айвширч чадахгүй ийм их хайраа байсан юм болов уу? Яагаад? Үгүй, магадгүй. Тэдний хооронд зарим нэг үл ойлголцол байсан гэдэг би игдэг. Ноён Роланд Рочестер ноён эдвардад ийм ч шудраг байгаагүй. Магадгүй Равига өөрийнх нь эсрэг ялгуурлан гадуурхсан байж болох юм. Өвгөн нэр мөнгөнд дурай, гэр бүлийнхээ хөрөнгийг хамт нь байлгахыг ихэд хүсдэг байв. Тэр өмч хөрөнгийг хуваан багасгах дургүй байсан ч ноён эдвард нэрийнхээ үр дагаврыг хадгалж үлдэхийн улд эд хөрөнгөө байх вэ гэж санаа зовж байв. Мөн үүнийг насанд хүрснийхэн дараахан ийм шудраг бус зарим алхмууд хийгдсэн бөгөөд маш их хор хөнөөл учруулсан юм. Хуучин ноён Рочестер, ноён Роланд хоёр нийлж хөрөнгө хуримлуулахын улд ноён эдвардыг хүнд хэцүү байдалд оруулжээ. Энэ албан ушаалын мөн чанар чухам юу болохыг би хизээч тодорхой мэдэхгүй байсан ч үүний сүнс үүнд ямар зовлон амсныг нь нэвчиж чадаагүй юм. Тэр ийм ч өршөөнгүй хүн биш. Гэр бүлээсээ салж одоо олон жилийн урш овургүй амьдралаар амьдарч байна. Ах нь өв залгамжлаггүйгээр нас барснаас хойш эрт Торнфилдэд 2-7 хоног хам амьдарч байгаагүй гэж би боддог. Тэр хуучин газраасаа зайлсхийдэх нь гайхах зүйл биш юм. Тэр яагаад үүнээс зайлсхийх ёстой юм бэ? Магадгүй эр үүнийг ууграа гэж бодож байгаа байх. Хариул нь болсон байв. Надад илүү тодорхой зүйл хаалгадах байсан юм. Гэвч Хаагаа Фэрфакс ноён Рочестерийн шүүх хурлын гарал үүсэл мөн чанарын алаар надад илүү тодорхой мэдээлэл өгч чадаагүй, эсвэл өгөхийг хүсээгүй.
Тэдгээр нь өөрийнх нь хувьд нууцлаг зүйл бөгөөд үүний мэддэг зүйл гол үлүү ам улсаас үүдлээ гэж ир хэлжээ. Тэр намайг энэ сэдвийг орхихыг хүссэн нь ил байлаа. Бүлэг дараагийн хэдэн өдрийн урш би ноён Рочесерыг бараг харсангүй. Өглөө нэр ажил хэрэг их завгүй байгаа юм шиг харагдаж байсан ба үдээс хойш Миско болон үүний ойролцоох газраас ирсэн ирчүүд устж заримдаа үүнээ хам хооллохоор үлддэг байв. Морины дасгал хийж чадахуйц биеийн амрын булчирхай нь хангалаа сайн болсон үед ир их тавхидаг байв. Тэр ихэвчлэн шөнө орой болол эргэж ирдэггүй байсан учраас эдгээр айлчлалыг буцааж өгөх байсан боллоо. Энэ завсарлахааны үеэр эдэлийг хүрэл үүний дэргэд дуудах нь ховорхон байсан бөгөөд би үүний анилцах бүх зүйл анхинд шаар эсвэл галерет хаяаныг уулзсаар хязгаарлагддаг байв. Тэр заримдаа миний хажуугаар ихэмсэг хүүгийн хүндийгөөр өнгөрч ас холын олгоодох юм уу хүүгийн харцаар миний оршихуйг хүлээн зөвшөөрч заримдаа ээлдэг найрсаг байдлаар мэхийн яслан инээмсэглэдэг байв. Түүний сэвэл хөдлийн өөрчлөл намайг гомдоосонгүй. Учир нь би эдний ээлжинд ямар ч хамаагүй гэдгээ ойлгосон. Урсах ба урсах нь надад уг холбоогүй шалгаануудаас шалгаалдаг байв. Нэг өдөр ир оройн хоолнд хам явж миний портфолиог дуудаж иржээ. Агуулгыг нь үзүүлэхийн улд хаага Фэрфаксийн надад мэдгдсэнчлэн эрхэм хүмүүс Миско дахь олон нийгмийн хуралд оролцохоор ир яв. Гэвч шөнө ноён хахир хав байсан уул ноён Рочесер эднээ хам явсангүй. Тэднийг явсны дараах нь ир хонхтаарч адил бид хоёр доош буух ёсой гэсэн мэдээ ирэв. Би Аделийн үсийг самнаж цэвэр цэмцгэр болгоод би өөрөө эрдийнхөөрөө квакер шиг хувцаслаж засаж залруулах ямар ч зүйл байхгүй. Эмх замраагүй байдлыг хүлээн зөвшөөрөхийн улд дэндүү ойрхон бөгөөд энгийн сүлдсэн цоожнууд нь эмх замраагүй байгааг хүлээн зөвшөөрч бид доош бууж Адел жижигхэн авс ирчихсэн юм болов уу гэж гайхан доош буу. Учир нь ямар нэг алдаанаас болж түүний эрэл одоог хүрэл хойшлогдсон байв. Биднийг хоолны өрөөнд ороход ширээн дээр жижигхэн хайрцаг зогсож байлаа. Тэр үүнийг зүүн совингоороо мэдэж байгаа боллоо гэж дуу алдан үүн рүү гүйв. Тийм ээ, эцсэн чиний буй байна. Парисын жинхэнэ охин минь буланд ороод зугаацаж цэнгээрээд гэж ноён Рочесер галын дэрэгдэх авраг ом зөөлөн сандлын гүнээс гүн гүнзгий эвөөцсөн дуу хоолой хэлв. Аномийн үйл явцын ямар нэг нарийн ширийн зүйл гэд сторийн нөхцөл байдлын алаар надад бүү санаа зов. Мис засал чинь чимээгүй хийг Аделд сэрэмжлүүлэг бараг хэрэггүй мэй санагдав. Тэр эрдэнсээ аваад буйдан дээр аль хэдийн хивж агийг нь бэхэлсэн олсыг айлах завгүй байлаа. Энэ саад огорыг арилгаж цаасан мөнгөн дугуйг өргөж аваад ир өртөөл дуу алдав. Өө, сийл гэж хэлээд баяр хөөрэ бясалгалд авсан хിവэр байв. Хаага ээр байна уу гэж эзэн асуугаад суудлаасаа хагас босч миний зогсож байсан хаалга руу харав. За, урагшир, энд суу гэв. Тэр өөрийнхөө хажууд сандал зурлаа. Би хүүхдүүдийн шуугаанд дургүй. Учир нь би хөгшин бакалаврч бай. Эдний шууганаа холбоо ямар ч аяахан нөхөрлөл надад байхгүй. Бүүн мөчийг яая хам өнгөрүүлэх нь миний хувьд эвчхийн аргагүй зүйл болно. Тэр сандлыг бигээ холдуул хаага ээр яг миний авсан газар суугаарай. Энэ ээлдэг боловсон байдлыг бодлуул. Би эдгээрийг үргэлж мартаг. Эгэлж ирийн насаа эмгээчүүдэд ч би ийм ч их нөлөөлдөггүй. Би өөрийнхөө бодол санаанд байх ёстой. Түүнийг хайхрамжгүй орхих нь хангалгүй. Ир Фэрфакс буюу нэгнээ гэрэлсэн. Цус нь уснаас зузаан гэдэг. Тэрээр уустаж хаага Фэрфакс урилга илгээв. Хаага Фэрфакс удалгүй гараа нэхмлийн сагс барьсаар хурч ирэв. Оройн минь эзгээ. Би анд инэрлийн зорилгоор илгээсэн. Би Аделийг бэлгэнийхээ алаар надад ярихыг хоригдсан бөгөөд ир маш их баярлаж байна. Үүнд аудиор болон зуучлагчаар үйлчлэх сайхан сэглэе. Энэ бол чиний хийж байсан хамгийн өгөөмөр үйлдэлүүдийн нэг байх болно гэж хэлжээ. Адел хаага Фэрфаксыг хармагцаа үүнийг буудан дээрээ дуудаж, өвөр дээр нь шаазан идэлс зааны ясан болон буйгийнхаа лав шиг агуулгай лаваар дүүрч, энэ хооронд эзгийн адил эвдэрсэн англи хэлээр айлбар сэгэлд огдлон үгс цууж байлаа. Одоо би сайн гэрийн эзний дүр тоглож, зочдоо зугаацуулах болголоо. Би өөрийн аашаалт нийцэх хэрхээ байх ёстой. Хаага ээр сандлаа арай цааш зур. Та арай хоцорч байна. Би энэ авахаа сандал дээрх байр суурьаа эвдэн буснуулахгүйгээр чамайг харж чадахгүй. Хэдийгээр би сүүдэр жаахан үлдэхийг илүүд үдсэн ч миний хийснээр хийв. Гэвч ноён Рочесер ушаал өгөх ийм шууд арга барилаа байсан учраас үүнийг ир даруйд авах нь зүүн хэрэг минь санагдаж байв. Миний хийсэнчлэн бид хоолны өрөөнд байлаа. Оройн хоолнд асаасан гялалцсан гэрэл өрөөг баярын өргөн гэрлэр дүүргэв. Ом өмөр бүгд улаан унгалаг байв. Өндөр цонх, өндөр нуман хаалганы өмнө ягаан өнгийн хөшиг элбэг бөгөөд элбэг дэлбэгээ байлаа. Аделийн намуухан яриа. Ир чанга ярьж зүрхэсэнгүй. Үр зогсол бүрийг дүүргэнэ. Өвлийн борооны шилнүүдийг цохих чимээнээс бусад бүх зүйл нам гүн байв. Ноён Рочесер Дамаскаар хувцассан сандал дээрээ сууж байхдаа миний өмнө нь харж байснаас өөр харагдаж байлаа. Ийм ч хав биш, бүр уугар гунгаач биш. Түүний уруулд инээмсэглэл одорч нүд нь гялалцаж дарсуу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ энэ нь маш магадлалтай гэж би бодож байна. Товчоор хэлбэл ир хоолны дараа уур амьсгалаа байв. Өглөөний хүүн хав ааш авираас илүү өргөн цар хүрээ, ийсдэг занаа бас илүү өөрийгөө өвшүүлдэг.
гэсэн хэдий ч ир асар их гунгаа харагдаж байсан бөгөөд авраг ом олгоогоо сандлын омсон нуруунд дээр нөмрөн борчин чулуун цавцсан царай. Ом хар нүдэнд нь галын гэрэл усаж байлаа. Учир нь ир агуу хар нүдээ бас маш гоё нүдэ байсан бөгөөд заримдаа гүн гүнзгий тодорхой өөрчлөлт гардаг байсан бөгөөд энэ нь зөөлөн биш байсан ч ядаж хэрхүү мэдрэмжийг сануулдаг байв. Тэр гал руу 2 минут харж байл би ч мөн адил удаан хугацаагаар үүн рүү харж байлг ин эргэж хараад миний харц үүний дүр өрхтээр агуу. Та намайг шалгаж үзээрэй. Хаагаа айрв гэж ир асуув. Та намайг царайлаг гэж бодож байна уу? Хэрэг би унгаан бодсон бол энэ асуултад ердийн бүдэг бадаг, илдэг байдлаар хариулах байсан. Гэвч хариулна намайг ухаарч амжаагүй байл хэлнээс минь алга болсон юм үгүй ээ. Эрхмээ гэв. Миний үгээр чамд ямар нэгэн өөрмөц зүйл байна гэж ир хэлээд чи жаахан ноны уур амьсгалаа байна. Өмнө чин гараа авин сууж, нүд чин ерөнхийдөө хевсэн дээр ширэн суух үед хачирхлаа. Нам гүмхэн бөөрсөөрэ ингийн. Хин нэгэн нь чамаас асуух, эсвэл хариулах ёстой үг хэлэхэд бүдүүлэг биш юм аа гэхэд наад зах нь бүдүүлэг хариул хэлдэг. Чи үүгээр юу гэсэн үг вэ? Эрхмээ, би дэндүү шулуухан байсан. Өршөөгөөрэй, гадаад өрхний ухаан асуултад гин хариулах нь амаргүй гэж би хариулах ёстой байсан юм. Ам нь ихэнхдээ өөр байдаг. Тэр гоо үзэсгэлэн ямар ч ач холбогдол байгаа. Эсвэл иймэрхүү зүйл. Чи ийм зүйл гэж хариулах ёсгүй байсан. Үнэндээ ач холбогдол байгаа гоо үзэсгэлэн. Ингээд чи өмнөх өөр хилэнгээ зөөлрүүлж, намайг айвшруулах дүр үзүүлэн, чихэнд минь залчин хугаа хаагаж байна. Цааш нь та надаас ямар дуогдол олж байна вэ? Залбир. Би бусад ирчүүдийн адил бүх хөл царай зүсэ гэж бодож байна уу? Ноён Рочестер, би анхны хариулаасаа агалцахыг зөвшөөрөөч. Би одорхой хариу өгөх бодолгүй байсан. Энэ бол зүгээр л алдаа байлаа. Яг адил, би ивч бодож байна. Чи үүний өлөө хариуцлага хүлээх болно. Намайг шүүмжлээрэй. Миний дух чамд аалагдахгүй байна уу? Тэр духан дээр нь хевсэн өнцөг болон үсээ дээш өргөхөд оюуны эрхнүүд хангалаа ба бүх байсан ч өгөөмөр сэглэлийн илдэг шинж имдэг гарч ирэх ёсой гин дуагдаж байлаа. За хаага, би энийг юм уу? Үгүй, эрхмээ. Хэрэг би аныг өвсгийн хүн мөн эсхийг асуувал чи намайг бүдүүлэг гэж бодох биз дээ. Дахиад л байна. Тэр миний олгойг илж байгаа дүр үзүүлэхэд бас нэг хуганы саваа. Энэ нь би хүүхдүүд хөгшин эмгээчүүдийн нийгэмлэг дургу байна гэж хэлсэн учраас доогуур үг хэлэх байх. Үгүй ээ, залуу хаага, би ерөнхий филантроп биш, харин би мэс чанараа юм гэж ир хэлээд эрхүү чадварыг харуулдаг хэмээн ярьдаг нэр хүндийг зааж аз болоход нь хангалаа од харагдаж байлаа. Чухамдаа олгоонхоо дээд хэсэг мэдэгдэхүйц өргөнөөр өгөв. Түүнээс гадна би нэгэн цаг нэгэн бүдүүлэг үеийн зөөлөн сэглээ байлаа. Би чам шиг өндөр насай байхдаа хангалаа мэдрэмжээ хүн байсан. Хөл хөдөлгөөн ихээ асрамжгүй азгүй хүмүүс алах байдаг. Гэвч боруу нэр цагаас хойш намайг цогсоор ирсэн. Тэр бүр хурууны үзүүрээрээ намайг хагсан бөгөөд одоо би өөрийгөө зусардаж байна. Би энэхийн резинэн бөмбөг шиг хав гэсэн хэдий ч нэг юм уу хоёр завсар дундуур нэвэрч болчирхаан голдныг мэдрэмжээ цэгээ. Тийм ээ, энэ нь надад найдвар үлдээдэг үү? Юунд найдаж байна, эрхмээ? Энэхийн резинээс мах болон хуурсан миний эцсийн өөрчлөлийн ухаан. Тэр хэрхий их дарс уусна нь мэдээж гэж би бодсон. Би үүний хачирхлаа асуултад ямар хариул өгөхөө мэдэхгүй байлаа. Түүнийг дахин өөрчлөгдөх чадвараа эсхийг би яаж мэдэх билээ? Та маш их гайхсан харагдаж байлаа. Хаага ир. Чи надаас илүү царайлаг биш ч гэсэн гайхширсан агаар чамд үрдэг. Үүнээс гадна энэ нь охромжоо. Учир нь энэ нь чиний ирж хайсан нүдийг миний физиономиогоос холдуулж, хевсний эрвээхээ цэцгсээр завгүй болгодог. Ингээд эвлүүлдэг оглон. Залуу эмгий. Би өнөө орой нүүр царай, нөхөрсөг байхыг хүсэж байна. Энэ мэдээллээр ирээр сандлаасаа босч ганган дээвэр дээр гараа өшиж босов. Энэ байдлаа үүний дүр өргөж, нүүр царайч од харагдаж байлаа. Цээжнийх нь ер бусын өргөн, бараг хөлийнх нь ураа энцгүйц хэмжээ. Ихэнх хүн үүнийг муухай хүн гэж бодох байсан гэдэг би иглээ байна. Гэсэн хэдий ч үүний боомод маш их бардамнал байв. Бие авч яваа байдал нь маш их хялбар. Өөрийн гадаад үрхийг ог хайхрамжгүй харц. Хувь хүний дур булаан байдал думаг байдлыг цагаахын ул доод болон санамсаргүй бусад зан чанарын хүчинд найдах нь үнэхээр ихэмсэг байсан учраас үүнийг хараад хайхрамжгүй байдлыг гарцаагүй хуваалцаж, ирч байваа сохор, өгс бус угаарч гэсэн өөрөө игэх игэлдээ игдэг байв. Би өнөө орой нүүр царай, нөхөрсөг байхыг хүсэж байна. Тийм учраас би чам уруу илгээсэн юм. Галс дэмлүүч надад хангалгүй байлаа. Энэ хоёрын хинэн ч ярьж чаддаггүй учраас нисгэгч ярихгүй байх байсан. Адил арай дээр боловч зорилгоосоо хамаагүй доогуур хаага Фэрфакс мөн адил хэрэг хүсвэл чи надад охирно гэдэг би иглээ байна. Намайг энд урьсан ихний орой чи намайг гайхшруулсан шүү дээ. Тэр цагаас хойш би чамайг бараг марчихсан. Бусад санаанууд чиний олгооноос хөөн зайлуулв. Харин өнөө орой би айван байхаар шийдлээ. Зайлшгүй шаардлагатай зүйлийг үл омсорлож, хүссэн зүйлээ эргэн санах хэрэгээ. Одоо нарын алаар илүү ихийг мэдэж авъя. Ийм учраас би ярихын оронд инээмсэглэв. Мөн иймч маадгар хүлцэнгүй инээмсэглэлч биш. Ярд гэж ир хэлв. Яах вэ, эрхмээ, юу хүснэ? Сэдвийн сонгол хэрхэн хандах аргыг би өөрөө үлдээж байна. Тиймээс би суугаад юу ч хэлсэнгүй.
Хэрвээ намайг зүгээр л ярьж гайхуулах гэж хэлхийг хүсвэл өөрийгөө буруу хүнд хандсан гэдгээ мэдэх болно гэж би бодов. Та энийг байна. Хаагаа ир. Би энийг хിവэр байлаа. Тэр над руу голгоогоо баг зэрэг бүхэлгэж ганцхан яарлаа харцаар миний нүд рүү шумбах шиг болов. Зөрөөд өг гэж ир хэлээд бас бухимдсан. Энэ нь огоорой. Би хүслээ уугүй, бараг ичхүүргүй хэлбэрээр илэрхийлсэн. Хаагаа ир, би анаас уучлал гуйж байна. Үнэн хэрэгээ би чамайг дорд үзхийг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл өөрийгөө засаж залруулна. Би зөвхөн 20 жилийн насны зүрх, 100 жилийн уршлагаас үүдлээ давуу алыг л унхаглаж байна. Энэ бол адилын хэлснээр хууль ёсны зүйл юм. Зөвхөн энэ давуу алын улмаас би анараас надаа одоо жаахан ярилцаж, зэвэнд идэгдсэн хадаас миний зүйл дээр анхаарлаа өвлрүүлж буй бодол санааг минь сарниулах сайхан сэглээ байгаасаа хэмээн хүсэж байна. Тэр айлбар өгч бараг уучлал гуйсан бөгөөд би үүний хүлцэлд хайхрамжгүй хандсан юм шиг санагдаагүй. Бас иймд санагдахгүй байх байсан. Чадвал би Аныг зугаацуулахад бэлэн байна, эрхмээ. Гэхдээ би ямар нэг сэдвийг анилцуулж чадахгүй. Учир нь анарын сонирхлыг юу аахыг би яаж мэдэх вэ? Та надаас асуугаарай. Тэгвэл юуны өрөөнд би анарын эцэг байхаар насанд хүрсэн гэдэг олон үндэсний олон уршлагыг уулж, дэлхийн хагасыг хөндлөн гулд хэрэн хисцсэн гэх үндслээр баг зэрэг чадварлаг, огцом ширүүн, магадгүй заримдаа хаваа ширүүн байх эрхээ гэдгийг анаар надад санал нийлэх үү? Та нэг байшинд нэг бүлэг хүний чимээгүй амьдарч байсан уу? Хүснээ хий, эрхмээ. Энэ бол хариул биш. Өөрөөр хэлбэл энэ нь маш уур уцаарай. Учир нь маш болдог. Тодорхой хариул, эрхмээ. Надаас ахмад учраас эсвэл дэлхийг надаас илүү олон үзсэн учраас л надад захирах эрхээ гэж би бодохгүй байна. Таны давуу байдал цаг зав, уршлагаа хэр үр ашгаа ашигласнаас ань шалгаална гэж хэлжээ. Хумф. Тэр даруй ярив. Гэхдээ энэ нь миний нөхцөл байдалд хизээж охирохгүй учраас би үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь би энэ хоёр давуу алыг хайхрамжгүй, муу гэж хэлэхгүй ч бай. Тэгэхээр давуу ал гэдг нь ямар ч асуудал биш ч авшаалын өнгө аясанд дургуутсаж гомдлгүйгээр миний ушаалуудыг үе хүлээн авахыг зөвшөөрөх ёстой. Тэгхүү, би инээмсэглэв. Ноён Рочестер бол ер бусын хүн гэж бодсон. Тэр захиалга авсныхаа өглөө надад жилд 30 фунт сэрлинг үлдгийг марсан боллоо. Инээмсэглэл маш сайн байна гэж ир хэлээд өнгөрч яваа царайг ир даруй анзаарав. Гэхдээ бас эрхмээ, цалин хөлсөө захиргаанууд нь эдний ушаалаас болж бухимдаж, гимэж бэрсэн эсхийг асуух гэж цөөхөн эзэн санаа зовно гэж би бодож байсан юм. Цалинаа захиргаа. Юу вэ? Та миний цалинаа захирал биз дээ. Би цалинг марчихсан байв. Тэгвэл энэ 8-ны газар дээр чи надад жаахан хикор өгөхийг зөвшөөрөх үү? Үгүй ээ, эрхмээ, энэ үндэслэл дээр биш. Гэхдээ анаар үүнийг марсан мөн хамаарлаа хүн өөрөө аламжаа байх эсэх нь анд санаа зовж байгаа учраас би чин сэглээсээ санал нэг байна. Мөн анаар энэ нь ирээ зээргүй байдлаас үүдлээ гэж бодохгүйгээр уламжлал олон хэлбэр хэлхээс агалцахыг зөвшөөрөх үү? Эрхмээ, би албан бус байдлыг хизээч ирээ зээргүй байдлаа андуурч болохгүй гэдэг би иглээ байна. Нэг нь надад аалагддаг, нөгөөг нь чөлөө өрсөн хүн цалингаарч гэсэн захирагдахгүй. Хумбаг. Чөлөө өрсөн ихэнх зүйл цалингийн өлөө юуг ч хүлээн зөвшөөрдөг. Тиймээс дорой байж маш их мэддэггүй ерөнхий зүйлүүдэд бүү эргэлз. Гэсэн хэдий ч хариул ань бурууч гэсэн би анаагаар барьж байна. Мөн үүнийг хэлсэн хэв маяг Ирианы мөн чанарын хувьд чухал юм. Арга барил нь илэн далангүй, чин сэглээсээ байв. Хүн ийм маягийг олноо олж хардаггүй. Үгүй ээ, харин ч эсрэгээрээ сэтэл хөдлөл, хувийн хүндий байдал. Эсвэл угыг нь энийг бүдүүлэг буруу ойлгох нь илэн далангүй байдлын ердийн шагнал юм. Сургуулийн 3000 охины 3 ч аны хэлсэн шиг надад хариулахгүй байх байсан. Гэхдээ би анарыг цусардахыг хүсэхгүй байна. Хэрвээ олонхоос өөр хэв маяг орсон бол энэ нь аны гавьяа биш, байгаль үнийг хийсэн. Эцсийн эцэс би дүнлээ дэндүү хурдан хийдэг. Учир нь миний мэдэж байгаа зүйл бол анаар бусдаас илүү биш байж болно. Таны хідэн сайн алыг эмчилжүүлэх тааж давшгүй догдол байж болно. Чи ч гэсэн зөвшөөрч болно гэж би бодов. Энэ санаа олгоод минь орж ирэхэд миний харц үүнээ аралдав. Тэр харцыг уншиж уух санааг нь өсөөлж байсан шигээ ярьсан ми хариулж байв. Тийм ээ, чиний зөв шүү гэж ир хэлв. Надад өөрийн гэсэн олон алдаа догдол бий. Би үүнийг мэднэ. Би эдгээрийг хөнгөвчлөхийг хүсэхгүй байна. Бурхан надад бусдад хаваа ширүүн хандах хэрэггүй. Надад өнгөрсөн амьдралд цуврал үс, цээжиндээ унгаан бодох амьдралын өнгө бий. Энэ нь хөршүүдээс минь намайг дооглон ухуурхаж зэмлэж болох юм. Би ихэлсэн өөрөөр хэлбэл, учир нь би бусад зээл авагчдын адил буруугийн хагасыг золгүй явдал, сөрөг нөхцөл байдалд үүрэх дураа, 20 настай байхдаа буруу замд орж, эр үеэс хойш хизээч зөв замдаа эргэн орж чадаагүй юм. Гэхдээ би өөр байж болох байсан. Би чам шиг илүү ухаанаа, бараг л зэвэрдэггүй байж болох л байсан. Оюун санааны амар амгалан, цэвэр ухамсар, бохирдолгүй ой ухаанд чинь аархаж байна. Бяцхан охин минь, олбгүй дурсамж бол гайхамшигай эрдэнэс, цэвэр сэргээлийн шавхагдшгүй их өсвөр биш гэж юу? Та 18 настай байхад ой ухаан ямар байсан бэ, эрхмээ? За ээги. Тунгалаг ус, ямар ч салхины ус үүнийг муухай шалбааг болгосонгүй.
Би 18 настай чамаа ийм нэмцүү байлаа. Байгаль намайг ерөнхийдөө сайн хүн болгохыг хүссэн юм. Хаагаа ир, илүү сайн хүмүүсийн нэг харин би ийм биш гэдгийг анаар харж байна. Та үүнийг харахгүй байна гэж хэлэх байх. Ядаж л би чиний нүдэнд их зүйлийг уншдаг. Бадрал баг бишгүүрээр юу илэрхийлж байгаагаа болгоомжлоорой. Би хэлийг нь хөрвүүлэхдээ өргөн байна. Тэгээд миний үгэнд игээрээ. Би хорон санаа хүн биш. Та нар ингэж бодож болохгүй. Надад ийм муу нэр өр хамааруулж болохгүй. Гэвч би өөрөлхийн хандлагаасаа илүү нөхцөл байдлаасаа шалгаалсан баячууд үн цэнэгүй хүмүүсийн амьдралд өмсөх гэж оролддог ядуу өчүүхэн үргэлжлэн байдалд авсан. Жирийн нүглэн гэдэг би үнэхээр игдэг. Би үүнийг амд хүлээн зөвшөөрсөндө гайхдаггүй. Ирээдүйн амьдралынхаа явцад өөрийгөө анилуудынхаа нууцын өөрийн мэдлгүй игэгч хэмээн сонгогдох болно. Хүмүүс миний нэгэн адил өөрийнхөө ухаан ярих нь аны хүч биш, харин бусад хүмүүс өөрсдийнхөө ухаан ярихыг сонсох нь аны хүч гэдгийг зүүн сувнгороо мэдэх болно. Эдж бас аныг эдний бодлогогүй байдлыг хорон санаагаар жигшин зэвүүцэлгүйгээр харин үрэлхийн өрөвч сэглэр сонсож байгааг мэдрэх болно. Энэ нь илэрч илэрдэггүй учраас айвшруулж урам хайрлсан зүйл биш юм. Та яаж мэдэх юм бэ? Та энэ бүхнийг яаж амаглах вэ? Эрхмээ. Би үүнийг сайн мэднэ. Тиймээс би бодол санаагаа өдрийн эмдэглэлд бичиж байгаа юм шиг чөлөө ажилтдаг. Би нөхцөл байдлаас дээгүүр байх ёстой байсан гэж анаар хэлэх байх. Би игэх ёстой. Гэвч би ийм биш байсныг анаар харж байна. Хувь заяа надад буруугаар нөлөөлөх үед надад хүүийн хүндий байх мэрэгэн ухаан байсангүй. Би зөвхөрөнгөө барсан. Дараа нь би доройсон. Одоо ямар ч хорон санаа энгийн хүн үүний өчүүхэн үдийн муухай зүйлээс болж миний дургуутсыг өрүүлж байгаа үед би өөрийгөө үүнээс илүү гэж цусардаж чадахгүй. Би үүнээ бид хоёр нэг өвшөнд байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Бурхан намайг ба бүх зогсож байгаагүй ч болоосой. Алдаа гаргахаар уруу агцсан үедээ гимшихээсээ хаагаа ир. Гимшил бол амьдралын хор юм. Наманчлал бол үүний эмчилгээ гэж ярьдаг. Эрхмээ. Энэ бол үүний эмчилгээ биш. Шинжлэл нь үүнийг эмчлэх арга байж болно. Би өөрчлөгдөж чадна. Үүнд надад хүч чадал хараал байна. Хэрвээ би өөрөө үүнийг бодож саад болж ачаа дарма харагдсан байх нь хаана байна вэ? Түүнээс гадна аз жаргал надад эргэл буцалгүй агалдсан болохоор би амьдралаас аашаал авах хэрэгтэй. Би үүнийг ямар ч үнээр хамаагүй олж авах болно. Тэгвэл бүрч их муудах болно. Эрхмээ. Магадгүй. Гэхдээ би амаа шинэ аашаал авч чаддаг юм бол яагаад би яах ёстой юм бэ? Зүгийн намаг дээр цуглуулдаг зэрлэг зүгийн бал шиг амаа шинхэн амаа болно. Хорсгох болно. Гашуун амаа болно. Эрхмээ. Чи яаж мэдэх юм бэ? Чи хизээч оролдож үзээгүй шүү дээ. Чи хичнээн нухацаа, хичнээн хүндэглээ харагдаж байна вэ? Чи энэ камио олгоо шиг энэ асуудлын алаар юу ч мэддэггүй дээшний өрөөнөөс нэгийг авсан. Амьдралын довжоон дээр гараагүй, үүний нууцуудыг ог мэддэггүй шинэ хүмүүсээ чи надад номлох эрхгүй шүү дээ. Би зөвхөн аны үгийг л сануулж байна. Эрхмээ. Та алдаа гимшлийг авчирсан гэж хэлсэн. Гимшлийг оршихуйн хор гэж хэлсэн шүү дээ. Харин одоо хэн алдааны ухаа ярьж байна вэ? Миний архинд эргэлдэж байсан энэ ойлголт алдаа байсан гэж би бодохгүй байна. Энэ нь уруу аалаас илүүгээр сүнслэг нөлөө байсан гэдэг би игдэг. Энэ нь маш ээлдэг уриалгах нь их айвшруулагч зүйл байсан гэдгийг би мэднэ. Энэ нь дахиад л ирж байна. Энэ бол чөгөр биш гэдгийг би анаар балан хэлье. Эсвэл хэрв ийм бол гэрлийн энгэр элчийн нүмергийг өмссөн гэсэн үг. Зүрх сэгэлд минь орж ирэхийг хүссэн ийм хонгорхон зочин гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Үүнд бүү их эрхмээ. Энэ бол жинхэнэ энгэр элч биш. Чи дахиад яаж мэдэх юм бэ? Чи ямар зэн бэлгэрээ ёроолгүй гүний унсан сираф, мөнхийн синийний элч хоёрыг буюу хөөч, уруу агч хоёрыг ялгаж чаддаг юм бэ? Би аны царайгаар дүүнсэн, эрхмээ санал анд эргэж ирлээ гэж хэлэхэд сэглэн өгсөн байлаа. Хэрв чи үүнийг сонсвол чамайг илүү их зовлонд унах болно гэдэг би иглээ байна. Огхон ч үгүй. Энэ нь дэлхий дээрх хамгийн нэгүүлсэнгүй захиасыг агуулдаг. Бусад нь анаар миний ухамсарыг сахигч биш. Иймээс бигийн санаа зов. Наашаа ор, хонгорхон инүүч. Тэр үүнийг өөрийнх нь нүднээс өөр ямар ч нүдэнд харагдахгүй үзэгдэлт ярьж байгаа мэй хэлсэн юм. Тэгээд хагас сунгасан гараа цээжиндээ эврэн үл үзэгдэх биеийг эврэхмээ санагдав. Эдвэг гэж ир дахин надад хандан би жинхэнэ нэгж байгаачлан зүсээ хувиргасан бурхан болох бэлгэрмийг хүлээн авлаа. Энэ нь надад аль хэдийн ус болсон. Зүрх сэтэл минь шар модлугаа адил байсан. Энэ нь одоо ариун сүм болно гэжээ. Үннийг хэлэхэд эрхмээ би аныг ойлгохгүй байна. Би яриагаа үргэлжлүүлж чадахгүй. Учир нь энэ нь миний гүн гүнзгий байдлаас гарчихсан юм. Би нэг л зүйлийг мэдэж байна. Чи өөрийгөө хүссэн шигээ сайн биш гэж хэлж, өөрийнхөө өгс бус байдалд харамсаж байна гэж хэлсэн. Миний ойлгож чадах нэг зүйлийг л би ойлгож байна. Та бохирдсан дурсамжаа байханд мөнхийн хор хөнөөл гэж хэлсэн шүү дээ. Хэрв чи шаргуу хичээх юм бол явандаа өөрийнхөө сайшаах эр хүн болох боломжоо болно гэж би боддог. Хэрвээ энэ өдрөөс эхлэн бодол санаа үйлдэлээ засаж эхлэх юм бол хэдхэн жилийн дараа дурсамжийн шин зэвүүцээгүй нөөцийг хөрөмлүүлж ашаалаагаар эргэж очих болно. Шудраг бодсон хаагаа айр зүг хэлв. Энэ мөчид би ирч хүчээр амийг авж байна гэжээ. Эрхмээ би цахиур чулуу шиг ба бүх гэдэг ийгдэг сайн санаагаа авж байна.
Мэдээж миний хамрагчид эрэл хайгуул уртынхаасаа өөр байх болно. Мөн илүү дээр цэвэр хөдөр шиг бохирхог хаягдлаас хавгүй дээр шүү дээ. Чи надад эргэлзэж байгаа боллоо. Би өөрөө эргэлздэггүй. Би зорилго, сэтэл хандлага юу болохыг мэднэ. Мөн энэ мөчид би мэдээ. Персийнхээ адил өөрчлөгдөшгүй хууль гаргаж хоёулаа зөв байна. Эрхмээ хэрэв эд өөрсдийг нь хуульчлахын тулд шинэ хууль огоомж шаардаж байгаа бол ийм байж чадахгүй. Хаагаа шинэ хууль зайлшгүй шаардаж байгаа ч сонсогдож байгаагүй нөхцөл байдлын нийлбэр нь сонсогдоогүй дүрмийг шаарддаг. Энэ чинь аюулаа үзэл баримлал сонсогдож байна. Эрхмээ учир нь энэ нь зөв бусаар хэрэглэгдэж болохыг хүн шууд харж чадна. Ухаанаа мэрэгэн ухаанам. Тэгтээ би үүнийг зөв бусаар ашиглахгүй гэж гэрийнхнийхээ бурхтаар амраглаж байна. Чи хүн бөгөөд алдаа гаргадаг. Би байна. Та нар ч мөн адил. Игүүл яах вэ? Хүмүүн бөгөөд алдаа гаргадаг хүмүүс зөвхөн бурханлаг бөгөөд өгс нэгэнд аюулгүй гэж болох хүчийг өөрөө олгох ёсгүй. Ямар хүч вэ? Ямар нэгэн хачирхлаа, зөвшөөрөлгүй үйлдэлийн алаар зөв байг гэж хэлэх нь. Зөв байг яг өгс. Та эдгээрийг дуудсан билээ. Би босоод харанхуй мэ санагдах энэ яриаг үргэлжлүүлэх нь нэмэргүй хэмээн үзэн ярилцаж буй хүний зан чанар миний нэврэн орч чадхааргүйгээр ядаж одоогийнхоосоо ч хэрсэн гэдгийг мэдэрч мэдлэггүй байдлаасаа үүдлээ одорхой бус байдал. Өөрөө игэлгүй байдлын бүдэг бадаг мэдрэмжийг мэдэрч байлаа. Чи хаашаа явах гэж байна? Адилыг унах цаг нь өнгөрчээ. Би сфинкс шиг ярддаг учраас чи надаас айж байна. Таны хэл яриа нууцлаг байна. Эрхнээ. Тэгтээ би гайхсан ч мэдээж айхгүй байна. Чи айж байна. Өөрийгөө хайрлах чинь алдаа гаргахаас айдаг. Энэ угаараа би өгшөөрэй байна. Би уугүй зүйл ярихыг хүсэхгүй байна. Хэрв ихсэн бол ийм бөөр суурэ, нам гүмхэн байдлаар байх байсан болохоор би үүнийг уугүй гэж андуурах байх. Та хизээч инехгүй бидтэй. Хаагаа хариулах гэж биеийг санаа зов. Би чамайг ховорхон инээлдэж байгааг харж байна. Тэгтээ чи маш хөвчлөөгөөр инээж болно. Би өрөлийн харгас хэрцгий байдгийн адил чи ч бас байглаасаа хав ширүүн биш гэдэг игээрээ. Лоудын хязгаарлалууд одоо ч гэсэн чамд баг зэрэг наалдсаар байна. Нүүр царайгаа хянах, дуу хоолойгоо намжаах, хөл мөчөө хязгаарлах. Та хүн болон ах, эсвэл аав, эсвэл эзэн, эсвэл хүссэн зүйлийнхээ дэргэд дэндүү хөгжлөө инээмсэглэж хэрхий чөлөө ярих, эсвэл хэрхий хурдан хөдөлгөөс айдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд чи надад зүй ясны харьцаж сурна гэж би бодож байна. Тэгээд аны царай, хөдөлгөөн одоогийнхоос илүү ирч хүчээ, олон янзын байх болно. Би хаяа хачирхлаа шувууны харцыг хаяа хардаг. Тэнд ирч хүчээ бухимдсан шийдэмдийн олцог төсөд байдаг. Хэрв энэ нь чөлөө байсан бол үл мэдээж хөөрөх байсан. Чи явахаар шийдсэн хിവэр байна уу? 9-ийг цогцлоо эрхмээ. Зүгээрээ, хүлээгээрээ. Адил орондоо ороход хараахан бэлэн болоогүй байна. Хаагаа миний байр суурь гал руу нуруугаа харж өрөө рүү нүрээ харахад ажигч гярхаа байдаг. Би чамаа ярилцахдаа адилыг бас хаяа ажиглаж байсан. Үүнийг сониуч судалгаа гэж бодох өөрийн гэсэн шалгаанууд надад бий. Тэр 10 минут орчмын өмнө хайрцагнаасаа жижигхэн ягаан оргон нүмерэг гаргаж ирв. Түүнийг дэлгэн авах үед сэглэн догдлон нүрийг нь гэрлүүлв. Коки үүний цусанд дурсаж, архиав нь холилдож, ясны чүмгийг амлуулдаг. гэж хашгираад өрөөнөөс яаран гарч явлаа. Тэр одоо София хам нүмерэг өмсөх үйл явцад орж байна. Хэдэн минутын дараа дахин орох болно. Би юу харахаа мэднэ. Сэлим Варенсийн жижигхэн зураг босох үеэр самбар дээр гарч ирдэг байсан. Гэхдээ зүгээрээ гэсэн хэдий ч миний хамгийн эмзэг мэдрэмж цочирдох гэж байна. Энэ бол миний урдчилсан мэдрэмж. Энэ нь биелэгдэх хэсгийг харахын улд одоо үл дээрээ. Удалгүй адилын бяцхан хөл анхмаар бүдэрч өнгөрхөн сонсогдов. Тэр асран хамгаалагчийнхаа урдчлан хийснээр өөрчлөгдөж орж ирв. Маш богино, ювган айл болох бүүн сарнаа өнгийн алсаа даашинз үүний өмнө нь өмсдөг байсан бор даашинзыг сольжээ. Духан дээр нь сарнаа мөчөр чимэглэв. Хөлн оргон оймс, жижиг цагаан алс шахаа өмссөн байв. Миний даашинз зүгээрүү гэж ир хашгирч урагшгүй. Миний гол яах вэ? Мөн миний оймс. Би энд бүжиглэх байхаа. Тэр даашинзаа дэлгэн мөрөөгөөр хөөж явал ноён Рочестер дээр хурч ирээд үлми дээрээ үүний өмнө хөнгөн дугуугаар эргэлдэж хөлтөн нэг өвдөг сөхрөн суугаад дуу алдав. Эрхмээ сайхан сэглийнх нь өлөө би анд мянган удаа алархаж байна гэд босоод ээж ийм л хийсэн бидтэй. Эрхмээ гэж нэмж хэлв. Гэж хариулв. Гэж миний Брианийн бриджийн халааснаас миний англи алыг шидлээ. Би ч бас ногоон байсан. Хаагаа өвс ногоон. Намайг өмнө нь сэргээж байснаас илүү хаврын өнгө анарыг сэргээж чадахгүй. Гэвч миний хавар алга болсон ч зарим үед би үүнээс ангижрахыг хүсэх Франц цэцгийг гараа үлдээсэн юм. Энэ нь хаанаас үүссэн үндсэн үнэлгээ байсан. Энэ нь алны осноос өөр юу ч бордож чадхааргүй ийм зүйл болохыг олж мэдээд ялангуяа одоогийнхоо адил хиймэл харагдаж байгаа үед цэцэг хагас дураа. Би үүнийг хадгалж багч бай. Игч бай олон нүглийг нэг сайн буйлаар цагаагадаг Ромын Каолог шашны зарчим дээр өсгөн хүмүүжүүлж байна. Би энэ бүгдийг нэг өдөр айлбарлана. Сайхан амраарай гэв. Бүлэг, ноён Рочестер ирээдүйд үүнийг айлбарлсан юм.
Нэгэн үдээс хойш ир надаа эдэлийн албай даралцсан бөгөөд үүнийг пило болон үүний болноо өглөж байх зуур ир надаас нүдэнд нь харагдах урбукийн гудамжаар дээш доош алхахыг хүсв. Дараа нэр эмгээ бол Францын дуурийн бүжигчин Сэлин Варенсийн охин бөгөөд нэгэн цаг үүний нэрлсэн агуу хүсэл эмүүлэл хэмээн нэрлсэн зүйлээ эрхэмлдэг байсан ухаагаа ярьжээ. Энэ хүсэл эмүүлэлтэд Сэлин бүрч илүү их урам зоригоогоор эргэж ирнэ гэдгийг илэрхийлсэн байв. Тэр өөрийгөө үүний хиймэл швэн гэж боддог байсан ч муухайч гэсэн үүний хийснээр ир эмгээ үүнийг Аполлон Белведерийн ансаг байдлаас илүүд үздэг байв. Хаага эр галын сэлф Брианийн гномоо илүүд үзсэнд би маш их баярлаж үүнийг зочид буудалд суулгав. Үүнд зарц нараас бүрдсэн бүрэн барилга байгууламж, сүүх хэрэг, кашемир, алмаз, шүд зэргийг өгчээ. Товчоор хэлбэл би бусад халбах шиг хүлээн авсан хэв маягаар өөрийгөө сүрүүлэх үйл явцыг эхлүүлсэн. Би ичхүүр сүрэлт хүргэх шин замыг эхлүүлэх өвөрмөц чанар надад байгаагүй боллоо. Харин хуучин замаар зохиулсан өвөөс ганц сантиметр хазайлгүйгээр энийг оновчоогоор алхсан юм. Би бусад бүх халбах шиг хувь заяа надад тохиолсон юм. Нэг орой Сэлин намайг хүлээж байгаагүй үед би үүнийг олж мэдэв. Гэвч дулаахан шүн байсан болохоор би Парисаар зугаалж ядарсан байсан бол үүний будуур суув. Түүний оршихугаар сүүлийн үед ариулан эзэслэгдсэн агаараар амьсгалж байгаадаа баяраа байна. Үгүй ээ, би хэрүүлж байна. Би үүнд ямар нэгэн ариулан эзэслэх ариун журам байдаг гэж og бодож байгаагүй. Энэ нь үүний үлдээсэн пасилийн үнрээ ус байсан юм. Ариун байдлын үнрээс илүү мускус, хувцсын үнэр. Би консерворын цэцэгс цадсан эссенцийн уа дөнгөж бохирдож байл цонхыг онгойлгоод аган руу гарыг гэж бодлоо. Сарны гэрэл, шахууны гэрэл маш намуухан, авин байлаа. Таган дээр нэг юм уу хоёр сандал авигдсан байв. Би суугаад амих гаргаж ирлээ. Хэрвээ намайг уучлаарай, би одоо амих авъя. Энд амих гаргаж хасаах дуугаар дүүрсэн үр зогсов. Үүнийгээ уруулдаа аваад хүйн гэрэлсэн агаар хавн нуулгын мөрийг эмсглаад цааш нь. Тэр үед би ч бас бомбон өмсөх дурай байсан. Хаага ээр би зэрлэг балмад явдлыг үл ойшоодог. Крокун шоколадтай конфи, ээлжлэн амих ааж. Гоёмсог гудамжаар зэрэгэлдэх дөөрийн яарын зүг эргэлдэх хоног өхөөрөмжүүдийг харж байх зураа гоёмсог хос англ мордоор хөлсөн. Хоён гэлэлцсэн шүн од харагддаг гоёмсог ойрын сүх эргэнд суун. Би Сэлин дөгсөн гэж ансан. Тэр эргэж ирж байв. Мэдээж миний зүрх хөвчээргүйгээсээ болж өмөр бариулын эсрэг цохилж байлаа. Сүүх хэрэг миний бодож байсны дагуу зочид буудлын хаалган дээр зогсов. Миний дүл энэ бол дөөрийн энэ амраа гэсэн үг юм. Дүрэлцэж 6 дугаар сарын 1-нд дулаахан үдэш нөмрөг өмссөн ч би үүнийг морин иргэний довжооноос үсэрч явахдаа даашинсных нь хормоноос чагааж харагдах бяцхан хөлөөр нь нэмсэн юм. Би агны дээгүүр бүхийн зөвхөн хайрын чихэнд сонсогдох үз өнгөөрөх гэж бумалдах гээ сүүх хэрэгнээс нэг хүн үсэрч ирэв. Мөн нөмрөг өмссөн. Гэвч энэ нь зам дээр хангинаж байсан үсгийгөө өмссөн бөгөөд энэ нь зочид буудлын номон хаалганы доогуур өнгөрч буй малгай олгоо байлаа. Та хизээч аарахж байгаагүй биз дээ, Хаага ээр. Мэдээж үгүй. Би чамаас асуух хэрэггүй. Яагаад гэвэл чи хизээч хайрыг мэдэрч байгаагүй. Та нар энэ хоёр мэдрэмж хараахан охиолдоогүй байна. Бодгол чинь унаж байна. Үүнийг сэрэх цочирдол хараахан өгдөөгүй байна. Бүх оршин огнол чиний залуу насыг үдий хүрэл алга болсон минь нам гүмхэн урсгалд алга болдог гэж чи боддог. Нүдээ анаад чихэн бүдгэрэн хөвж явахдаа үерийн ёроолт чулуунууд ургаж байгааг анар хараагүй. Ёроолт нь буцалж буй далайн давлгаагч сонсохгүй. Гэхдээ би анар хэлье, анар миний үгсийг эмдэглэж болно. Анар хизээ нэгэн цаг амьдралын бүхий л урсгал хуйлраг, үүмэн самун, хөөс, чимээ шууган болон хуваагддаг суугдах хадаа давлгаанд ирэх болно. Нэг бол анар хатны цэг дээр ам болон цохигдох болно. Эсвэл ямар нэгэн масар долгионоор дээш өргөгдөж, илүү айван урсгал руу аваачигдах болно. Энэ өдөр надад аалагддаг. Би ир ган ингэр дурай. Би энэ хүүн дор дэлхийн хав ширүүн нам гүн байдалд дурай. Би Торнфилд үүний эртний байдал, эгүүр гарсан байдал, хөгшин ворон болон бүргэс модод, саарл фасад, өмөр шууганыг усгсан хар цонхнуудын шугамд дурай. Гэвч би энэ ухаа бодохыг хичнээн удаан үзэн ядаж, агуу ахлын байшин шиг үүнээс зайлсхийж байсан юм бол. Би одоо ч жигшдэг юм бэ. Тэр шүдээ хавирч чимээгүй байж, алхаагаа зогсоож, гулаа хав газар цохив. Зарим үзэн ядал бодол нь үүнийг гараа барьж урагшилж чадхааргүй чанга эврэхмээ санагдаж байв. Бид гудамжаар өгсөх гэж байл ирдөөгүй болов. Танхим бидний өмнө байлаа. Тэр орой руу нүдээ өргөөд миний өмнө ч үүнээс хойш хизээч харж байгаагүй ийм гялалцаж байлаа. Өвдөл ичхүүр уур хилэн эвчээргүй байдал, жигшил зэвүүцэл нь хөмсгөө доогуур оморсон ом нүдэнд хоромхон зур чичирч зөргөлдөөнийг барьж байх шиг санагдав. Хамгийн чухал эмзэл бол зэрлэг байлаа. Гэвч өөр нэг мэдрэмж босч ялал байгуулав. Ямар нэгэн хав ширүүн, ирээ цээргүй, дур зоргоороо мөн шийдэнгийн байдал. Энэ нь үүний хүсэл эмүүлсийг намжааж царайг нь чулуужуулсан юм. Би чимээгүй байсан эр мөчөд хувь авилнаагаа охиролцож байлаа. Тэр энд Парисын халуун хөхтээр Макби үзэгдсэн хүмүүсийн нэгийн адил бүкийн хошууны дэргэд зогсож байв. Чи Торнфилдэд дурай гэж ир хуруугаа өргөн тэгээд ир байшингийн урд алын дээд болон доод игнэний цонхнуудын хоорондох аим шиг эргэлэхээр гүйлгэн битсэн дурсамжийг агаарч чадвал аалцгаая. Хэрвээ чи зүрхэлбэл аалаарай, надад аалагдах болно гэж би хэллээ.
Би үүнд дурлаж зүрхэлж байна. Өрөөр уцаараагаар нэмж хэлэхдээ би хэлсэн үгэндээ хүрэх болно. Би аз жаргалт сайн сайханд иймээ, сайн сайханд хүрэх саад договорыг ярилцах болно. Би байснаасаа байгаагаасаа илүү сайн хүн байхыг хүсэж байна. Явын Севянжад сум хагаргыг хугалсан шиг бусад хүмүүс өмөр гуйл хэмээн үздэг саад договорыг би сүрэл ялцарсан модноос өөр зүйл гэж үзэх болно. Адил энд Воланаага үүний өмнө гүйж ирэв. Зайлт гэж ир хашгирлаа. Хол бай, охин минь, эсвэл Софи руу ор. Тэгээд би үүний алхаагаа чимээгүйхэн үргэлжлүүлэн, үүнийг гин холдсон эрцэг хүрлэн, эргэн санахаар зориглолоо. Та агнаас гарсан уу, эрхмээ гэж би асуулаа. Варенс орж ирэв. Цагаа олж чадаагүй энэ асуулаас би агалзсан гэж бараг л бодож байсан ч эсрэгээрээ ир хөмсгөө зүүж, над руу харахад сүүдэр нь хөмсгөө цэвэрлэх шиг болов. Өө, би Силинийг марчихсан байсан. За ингээд үргэлжлүүлье. Сэгэл аам хүнээ морин иргэний хам орж ирэхийг хараад эсгэрэг чимээ сонсогдож, сарны гэрэлсэн агнаас хуйлран эргэлдэж буй Жууны ногоон могоо бэлхүүсээрээ гулгаж 2 минутын доор зүрх сэгэлт минь хүрв. Хачирхлаа юм байна гэж эрдүү алдан гин дахин үгээ хэллээ. Би аныг энэ бүхний эгэл үнэмшлээ хүн болгон сонгосон нь хачирхлаа байна. Залуу хаага. Над шиг хүн дөөрийн эзгийнхээ үхийг чам шиг хачирхлаа. Уршлаггүй охинд ярих нь дэлхий дээрх хамгийн эрдэм зүйл минь намайг чимээгүйхэн сонсох нь хачирхлаа өнгөрч байна. Гэвч сүүлчийн өвөрмөц байдал нь миний өмнө нэг удаа хийсэнчлэн эхнийхийг айлбарладаг. Та өөрийн нухацаа анхаарал халамжаа болгоомжтой байдлаараа нууцуудыг хүлээн авахч байхаар бүээгдсэн юм. Түүнээс гадна би өөрийгөө ямар өрлийн оюун ухаан харилцаа байснаа мэднэ. Энэ бол халдвар авах магадлалтай хүн гэдгийг би мэднэ. Энэ бол өвөрмөц оюун ухаан. Аз болоход би үүнд хор хүрэхийг хүсээгүй. Гэхдээ хэрэв би хор хөнөөл учруулсан бол энэ нь надаас хор хөнөөл авахгүй. Та бид хоёр хэдий ч нэ их ярилцсан, өдий ч нэ сайн. Учир нь би анарыг хордуулж чадахгүй байгаа ч анар намайг сэргээж болно. Энэ айлбарын дараа ирээр цааш нь үргэлжлүүлв. Би аган дээр үлдэв. Тэд үүний будуур дээр ирэх нь гарцаагүй гэж би бодов. Тиймээс би нээлээд цонхоор гараа оруулж хөшгийг ааж ажиглах онгорхой зай үлдээв. Дараа нь би хайруудын шивнэх ангаргийг сонсох хангалаа өргөн зайнаас бусад нь цонхыг хаагаад сандал руугаа буцав. Намайг яриагаа үргэлжлүүлэхэд хос орж ирэв. Миний нүд цонх руу хурдхан мусав. Силиний өрөөний үйлчлэгч орж ирээд дэнлүү асаагаад ширээн дээр орхиод гарч яв. Тийнхүү хос надад маш тодорхой илчлэгдлээ. Хоёул нүмергөө айлч алас эрдэнийн чулуугаар гялалцаж байсан Варенс мэдээж миний бэлгүүд мөн офицерын дүрм хувцас хамрагч нь байлаа. Мөн би үүнийг нийгэмд заримдаа аралддаг байсан ирэхгүй. Харгас хэрцгий залуугаас нь мэддэг байсан бөгөөд би үүнийг бүрмөсөн үзэн яддаг байсан учраас үзэн ядах ухаан хизээч бодож байгаагүй нэгэн Виконийн залуу рүүр гэдгээр нь мэддэг байлаа. Түүнийг анмагц могоон Жууны шүд эрд ороо хугарав. Учир нь яг ир агшинд Силинийг хайрлах миний хайр гал унраагчийн дор живсэн юм. Ийм өрсөлдөгчийн өлөө надаас урууж чадах хэмнээ эмцэх хүн цэнгүү байв. Ир зөвхөн доромжлол хүрэх эрхээ байв. Гэвч үүний хуурам мэхлэгч байсан надаас ч бага байлаа. Тэд ярилцаж эхлэв. Тэдний яриа хөнгөн хумгаа ашиг хонжоогүй, зүрх сэгэлгүй, уггүй, сонсогчийг уурлуулахаас илүү ядархаар үлүүлэгдсэн байлаа. Миний ил цагтал ширээн дээр хивэж байв. Үүнийг ойлгосон болохоор миний нэрийг хэлэлцүүлэг оруулав. Тэдний хинэн ч намайг бүдүүлэг байдлаар зовоох ирч хүч ухаанаа байгаагүй ч эд намайг өчүүхэн аргаар чадлынхаа хэрээр бүдүүлэг доромжилж байв. Ялангуяа миний хувийн догдол буюу үүний нэрлдэг гажиг догдлыг хүрэл маш сайн айлбарладаг байсан Силин. Одоо ир миний гоо үзэсгэлэнэ мөн гэж нэрлсэн зүйлээ чин сэглээсээ биширдэг заншлаа болсон байв. Энэ нь хоёр дахь ярилцлага дээр намайг царайлаг хүн гэж бодохгүй байна гэж шулуухан хэлсэн чамаас эрс ялгаа байлаа. Тэр үед надад онцгой сэрэгдэл өрүүлсэн юм. Адил дахиад л гүйж ирэв. Месси, Жон анаа өлөөлөгч устж, анаа уулзахыг хүсэж байна гэж дөнгөж сая хэлсэн юм. Энэ охиолдолд би овчхон хэлэх ёстой. Цонхыг онгойлгоод би эдэн рүү орж ирэв. Силинийг миний хамгааллаас чөлөөлсөн, зочид буудлаа орхин явах ухаан мэдэгдэл өгсөн. Яарлаа хэрэгцээнд нь зориулж үрээвч үүнд үрээвч санал болгов. Орилон хашгирах, сандах, залбирал, эсэргүүцэл, чичирхийллийг үл ойшоосон. Булан дах уулзал хийхээр Виконо уулзахаар охиролцжээ. Маргааш өглөө нь би үүний уулзах завшаан идэлсэн. Ахааны далавч шиг сул дорой хөөрхийлсээ гарынх нь нэгэнд сум үлдээсэн бөгөөд дараа нь би бүх багийнхныг дуусглаа гэж боджээ. Гэвч харамслаа нь баримчууд 6 сарын өмнө надад энэ филийн адилыг өгсөн байв. Тэр бол миний охин гэдгийг баасан юм. Магадгүй ир байж болох юм. Хэдийгээр би үүний царайнд ийм гунгаа эцгийн шинж имдэг бичигдээгүй ч гэсэн нисгэгч үүнээс илүү надад илүү адилхан юм. Намайг ээжээс нь саснаас хойш хэдэн жилийн дараа ир хүүхдээ орхиж хөгжимчм дуучнаа хам яал руу зүгсэн юм. Би Аделийн намайг дэмжих зүй ясны эрхийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн одоо ч хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь би үүний эцэг биш юм. Гэвч би үүнийг ядуу зүдүү байгааг сонсоод Парисын шавар шалбаагнаас хөөрхийлсэн амныг авч
Английн хөдөөгийн цэцэрлэгийн эрүүл хөрсөнд цэвэрхэн өсөж хүмүүжүүлэхийн улд энд шилжүүлэн суулгав. Хага Фэрфакс аныг сургах гэж олсон. Харин одоо чи энэ нь Францын дөөрийн охины хууль бус үр удам гэдгийг мэдэж байгаа болохоор өөрийн албан ушаал Прежигийн алаар өөрөөр бодох байх. Та хизээ нэгэн цаг өөр газар олсноо мэдээд шин захирагч хайж өгөөч гэж надаас гуйж над дээр ирэх болно. Үгүй ээ. Адил ээжийнхээч чиний ч буруугийн өлөө хариуцлах хүлээхгүй. Би үүнийг хүндэлдэг. Харин одоо би үүнийг эцэг ихгүй ээж нь орхиж анаас агалцсныг мэдэж байгаа болохоор би үүний урдынхаасаа илүү ойр зуурах болно. Захирагчаа аагүй зүйлс гэж үзэн яддаг. Чинэлэг гэр бүлийн эвдэрсэн ижээвэр амныг найз шигээ өшөөлдөг. Ганцаардсан бяцхан өнчин хүүхдээс би яаж илүүд үзэх билээ. Өө, эм чин чиний харж байгаа гэрэл юм. Би одоо орох хэрэгээ. Таач бас харанхуй болж байна. Харин би айдэлс нисгэгч хоёроо хам дахиад хэдэн минут гадаа үлдэж, үүний уралдаанд оролцож, балдар болон оглож байлаа. Бид доогшоо орж, малгай, хүрмийг нь айлж, өвдөг дээрээ иврэв. Үүнийг энд нэг цаг байлгаж, хүснээрээ яриад байх боломжийг үүнд олгож, олонний анхаарлыг аах үед замаасаа хазаах хандлагаа жижиг эрхчүүлөө. Ач холбогдолгүй зүйлсийг ч зэмлэлгүй. Ээжээс нь өвлөж авсан байх. Англи хүний оюун ухаанд бараг охирохгүй зан чанарын өнгөцгөн байдлыг үүнд ургасан юм. Гисэн хэдий ч ир өөрийн гавьяа байлаа. Мөн би үүнд байгаа бүх сайн сайхныг дээд зэргээр үнэлж эрхэмлэх хүслээ байлаа. Би үүний царайнаас ноён Рочесраа өсөө дүр үрхийг хайсан боловч ямар ч зан чанар, ямар ч хуурал харилцааг зарлсангүй. Харамслаа нь хэрэв ир үүнээ адилхан болох нь нологдож чадсан бол ир үүнийг илүү их бодох байсан бизээ. Би шүнжэнгөө өрөөндөө орсныхоо дараа л ноён Рочесрийн надад ярьсан үхийг нэглэн үзлээ. Түүний хийсэнчлэн өгүүлхийн мөн чанар ер бусын зүйл ог байгаагүй болов уу? Баян англи хүний Франц бүжигчэнд дурлах, үүнээс урвсан байдал нь нийгэмд өдөр өмийн асуудал байсан нь эргэлзээгүй. Гэвч сэтэл хөдлөлийнхөө одоогийн сэтэл ханамж, хуучин анхин болон үүний ойр орчмонд шинээр сэргсэн ашаал нь гин эзэмдүүлсэн сэтэл хөдлөлийн пароксизмд ямар нэг хачирхлай зүйл байлаа. Би энэ үйл явдлыг гайхан бясалгав. Гэвч би аажмаар орхиж, энэ нь одоохондоо айлбарлагдаагүй гэдгийг ойлгож эзнийхээ бие авч явах байдлыг өөрөө авч үзв. Түүний надад найдах нь зүвэ гэж үзсэн игэл нь миний ухаалаг байдлын хүндгэлмий санагдав. Би үүнийг ийм гэж үзэн хүлээн зөвшөөрсөн юм. Түүний цөлсөг хэдэн 7 хоногийн урш ихнийхээсээ илүү адилхан харагдаж байлаа. Би үүнд хизээч саад болж байгаагүй. Тэр аимшигт дур зоргоороо авирлсангүй. Надад энэ аралдахад уулзалаа санагдав. Тэр надад үргэлж үг хэлж заримдаа инээмсэлдэг байлаа. Албан ёсны урилгаар үүний дэргэд дуудагдах үед би үүнийг зугаацуулах үнэхээр хүчээ гэдгийг мэдэрдэг халуун доноор хүлээн авдаг байсан бөгөөд эдгээр үдшийн чуулгануудыг миний усын улд үдийгүй үүний аашаалд нийцүүлэхийг хүсдэг байлаа. Би үнэндээ харьцангуй бага ярьдаг байсан ч үүнийг аашаалаагаар ярихыг нь сонсож байлаа. Харилцаа байх нь үүний өрлөх чанар байв. Эр дэлхийг анихгүй оюун ухаанд үүний дүр зураг, арга замуудын ухаан зэрвэсгэн харах дурай байв. Би үүний ялцарсан дүр зураг, ёс бус арга замуудыг хэлж байгаа биш, харин эдний жүжигчилсэн оглын цар хүрээ. Эднийг одорхойлсон хачирхлаа шинэлэг байдлаас сонирхлоо олж авсан хүмүүсийг хэлж байна. Түүний санал болгосон шин санаануудыг хүлээн авч, үүний дүрсэлсэн шин зургуудыг өсөөлөн бодож, үүний илчилсэн шин газруудыг унгаан бодохдоо би ихэд аашаал авдаг байлаа. Түүний ааш арын шин намайг зовоорой хязгаарлалаас чөлөөлж нөхөрсөг илэн далангүй, найрсаг харьцаж байсан нь намайг үүн рүү асан юм. Заримдаа ир миний эзэн гэхээсээ илүү миний хамаа юм шиг санагддаг байв. Гэвч би үүнд дургуутсангүй. Энэ нь үүний арга зам байсныг би харсан. Амьдралд нэмэгдсэн энэ шин сонирхол би маш их аз жаргалаа, маш их баярлаж үрс садангийнхаа араас хөөцөлтгөө болж, миний нэмгэн хавирган сар хувь заяа оморч байгаа минь санагдав. Оршин овнлын хоосон зай дүүрв. Миний биеийн эрүүл мэнд сайжирсан. Би бие махбод хүч чадлыг цуглуулсан. Ноён Рочесер одоо миний нүдэнд муухай харагдаж байсан уу? Үгүй ээ уншигч, алархал олон нөхөрлөлт бүгд ааламжаа, элдэг найрсаг байсан нь үүний царайг миний хамгийн дуртай зүйл болгосон. Өрөөнд байгаа нь хамгийн хурц галаас ч илүү баяр хөөрэй байв. Гисэн хэдий ч би үүний догдлыг мараагүй байлаа. Үнэндээ би чадсангүй, учир нь эр эдгээрийг миний өмнө байнга авчирдаг байв. Тэр бардам занаа егөөдсөн хав ширүүн хүн байсан бөгөөд надад хандсан үүний агуу сайхан сэтэл бусад олон хүнд шудраг бус хав ширүүн хандснаар гинцүүрчдэг байсныг би нууц бодголт минь мэдэж байлаа. Тэр ч бас уур уцаарай хүн байв. Хариуцлагагүй. Би үүнд уншиж өгөхөөр явуулах үед үүнийг номын сангийнхаа доор ганцаараа сууж, олгоогоо ивсэн гар дээрээ бүх илгэн сууж байхыг нь харж байлаа. Түүнийг дээшээ харал царай нь баргар харагдав. Гэвч би үүний уур уцаараа хав ширүүн байдал ёс сурхууны өмнөх алдаа догдлууд нь би хуучин гэж хэлж байна. Учир нь одоо эр эдгээрээс засаж залруулсан юм шиг санагдаж байна. Хувь заяаны харгас загалмайнаас үдлээ гэдэг ийж байлаа. Би үүнийг нөхцөл байдал хөгжиж боловсрал эзэмшсэн, хувь заяаны дэмжлэг усталцаанаас илүү сайн чиг хандлага, өндөр зарчмаа, илүү цэвэр амаа хүн гэдэг ийж байв. Би үүнд маш сайн маяраал байгаа гэж бодсон.
Хэдийгээр эр үед эд баг зэрэг эвдэрч орооцолдсон байдлаа зэрэгцэн үлгэгдсэн байлаа. Би үүний кашуугийн өлөө кашуудаж байснаа үгүйсгэж чадахгүй. Хэдийгээр би лаа унрааж орондоо хэвсэн ч үүнийг гудамжинд үр зогсож, хувь заяа нь үүний өмнө хэрхэн босч торнфилтэд аз жаргалаа байхыг үүнд зориулсан ухаан ярихад нь үүний харцыг бодож би унаж чадсангүй. Яагаад болохгүй гэж би өөрөөсөө асуулаа. Түүнийг гэр орноос юу холдуулж байна вэ? Тэр удахгүй дахиад орхих болов уу? Хага Фэрфакс энд 2-7 хоногоос илүү хугацаагаар байх нь ховор гэж хэлжээ. Тэр одоо 8-7 хоног оршин сууж байна. Хэрэв эр явбал өөрчлөл гунигаа байх болно. Тэр хавар 100 намар байхгүй байна гэж бодъё. Нар сайхан өдрүүд ямар сайхан байх болоо. Энэ бодлогын дараа унсан уу, үгүй юу гэдгээ би бараг мэдэхгүй. Ямарч миний дээр сонсогдож байсан бүдэг бадаг бухимдлыг сонсоод би сэрж эхлэв. Би лаага асаасан ч болоосоо гэж хүсэж байв. Шөнө уугараа харанхуй байв. Миний сэтгэл санаагаар унаж байв. Би босоод орондоо суугаад сонсож суулаа. Дуу чимээ намдсан байв. Би дахин унах гэж оролдов. Гэвч зүрх сэтгэл өгшин цохилж доод амар амгалан байдал минь эвдэрч байлаа. Танхимын хамгийн доогуур байсан цаг 2 цохив. Яг эр үед өрөөний минь хаалга хүрсэн мэй санагдав. Гаднах харанхуй галерейг ойруулан хуруугаараа хавангуудыг шүүртсэн мэй санагдав. Би хэн байгаа юм бэ гэж асуулаа. Юу ч хариулсангүй. Би айдас авлаа. Гал огооны өрөөний хаалга санамсаргүй онгорхой байхад ноён Рочесрийн өрөөний босгон дээр гарах нь олноо охиолддог байсан пило байж магадгүй гэдгийг би гин саналаа. Би үүнийг өглөө өөрөө энд хивэж байхыг нь харсан юм. Энэ санаа намайг баг зэрэг аавшруулж хивлээ. Нам гүн байдал мэдрэлийг бүрдүүлдэг. Байшин даяар асралгүй нам гүн байдал дахин ноёрхож, нойрмог эргэж ирэхийг би мэдэрч эхэллээ. Гэвч эр шөнө унах хувь авилангүй байлаа. Зүүд чихэнд минь дөнгөж ойрож байл чүмэг хөлдөх өвчнөөс айж айн зугав. Энэ бол манай өрөөний хаалганы цоорхон нүхээр сонсогдож байсан чүгрийн инээдмийн намуухан, даруухан гүн байлаа. Орны минь олгоо хаалганы ойролцоо байсан бөгөөд би эхлээд гоблин инээгч орны минь дэргэд зогсож байна гэж бодсон юм. Харин би босч эргэн ойрноо харал юу ч харагдсангүй. Намайг ширэн харж байх зур байгалийн бус дуу чимээ давагдаж хавангийн цаанаас ирж байгааг би мэдэж байлаа. Миний хамгийн өрөөнд босч боолыг чангалах байлаа. Дараа нь дахиад хэн байна вэ? Ямар нэг зүйл дуугарч ёолов. Түн удалгүй галереегээс 3 дугаар давхрын шаа руу алхам алхлаа. Тэр шаны хаалга саяхан хаагдсан байлаа. Нээгдэж хаагдахыг би сонссон бөгөөд бүх зүйл нам гүн байлаа. Тэр Грэс Пол байсан уу? Тэр чөөр эзэндүүлсэн юм биш үү гэж би бодов. Ганцаараа үлдэх боломжгүй. Би Хага Фэрфакс дээр очих ёстой. Би нүмерэг алчуур өмсөж яаран гарлаа. Би цоож ааж чичирч байгаа гараараа хаалгыг онгойлголоо. Гадаа бас галерейгийн дэвсгэр дээр лаа шааж байлаа. Энэ нөхцөл байдалд би гайхаж билээ. Гэвч ван дүүрсэн ми бүдэг бадаг агаарыг хараад би бүр ч их гайхаж билээ. Би баруун зүүн ийшээ харал энэ цэнхэр хэлхээ хаанаас гарч ирснийг олж харал шаах хүчээ өнөр улам бүр мэдэрсэн юм. Ямар нэг зүйл чичрэв. Хаалга нээлээ байв. Тэр хаалга ноён Рочесрих байсан бөгөөд эндээс үл болон уаа урсаж байлаа. Би Хага Фэрфаксийн ухаа дахин бодгоо байсан. Би Грэс Полын ухаа, инээдмийн ухаач бодгоо болж агшин зуур өрөөнд орж ирлээ. Орны эргэн ойронд галын хилүүд эргэлдэж, хөшиг гал дүрэлзэж байлаа. Төмөр уаа дунд ноён Рочесер хөдөлгөөнгүй, гүн ойрондоо хивэж байлаа. Сэр гэж би уйллаа. Би үүнийг сэгсрэхэд ир бовнож эргэв. Уаа үүнийг балмагдуулсан байлаа. Ганц хоромч алдагдсангүй. Даавн шааж байсан бөгөөд би үүний сав руу яаран очив. Аз болоход нэг нь өргөн нөгөө нь гүн байсан бөгөөд хоёул усаар дүүрсэн байв. Би эдгээрийг өргөж орыг болон энд байгаа хүмүүсийг үерлүүлж өрөө рүүгээ нисч усны сонхоо авчирч бөөдөнд шинээр баптизм хүрээж бурхны усламжаагаар үүнийг шааж буй галыг унрааж чадсан юм. Унарсан элмений эсгэрэх хоослохдоо гараасаа шидсэн дом хугарч хамгийн гол нь миний өгөөмрөөр өгсөн угаалгын мааны шүршүр ноён Рочесрийг эцсэн сэрэв. Хэдийгээр харанхуй болсон ч би үүнийг сэрүүн байгааг мэдэж байлаа. Учир нь би үүнийг усанд хивэж байгаагаа хараад хачин жигшин шуугаан дэгдээж байхыг сонссон. Үер болсон уу гэж ир хашгирлаа. Үгүй ээ, эрхмээ гэж би хариулав. Гэхдээ үүмэр гарсан байна. Бос хий. Чи одоо унарсан. Би чамд лаа авчирч өгье гэв. Хрис шашны ерөнцдөх бүх эльфүүдийн нэрээр эмчин Жин эр мөн үү гэж ир асуув. Чи намайг юу хийсэн юм бэ? Шулам шитэн. Өрөөнд чамаас өөр хэн байна вэ? Чи намайг живүүлэх хуйлдаан зохиосон уу? Би анлаа авчирч өгье. Эрхмээ, Тэнгэрийн нэрээр бос. Хин нэгэн хуйлдаан зохиосон. Энэ нь хин юу болохыг анаар ир олж мэдэхгүй гэжээ. Тийм. Би одоо бослоо. Гэхдээ чи дэмчин авжлаа авчирч байна. Хуурай хувцсанд орох хүрэл 2 минут хүлээ. Хэрвээ хуурай бол ийм ээ, энд миний даашинз байна. Одоогүй, би гүйсэн. Галерейд үлдсэн лаг би авчирлаа.
Тэр номыг миний гараас авч өргөж харж өмөр авсан даавуу нэв хийсэн усанд сэлж байгаа орыг ажиглав. Юу вэ? Хэн үүнийг хийсэн юм бэ гэж ир асуув. Би үүнд юу болсныг овчхон ярьж өгөв. Галерейд сонссон хачин инээд 3 дугаар давхар руу өгсөгшө. Уа буюу намайг өрөөнд нь хүргэсэн галын үнэр. Ямар байдалд би энд юм олсон мөн би үүнийг гараа хүрч чадах бүх усаар хэрхэн уйлуулсан. Тэр маш нухацай сонсож байв. Намайг цааш үргэлжлүүлэхэд үүний царай гайхахаас илүүгээр санаа зовнож байлаа. Намайг яриагаа дуусгахад ир даруй ярьсангүй. Би хаага Фэрфакс руу вастах уу гэж би асуулаа. Хаага Фэрфакс уу? Үгүй. Та үүнийг юунд дуудах вэ? Тэгээд яах вэ? Түүнийг айван унвал тэгвэл би яг авчраад Йоханыг эхнэрийн сэрэн огхон ч үгүй. Зүгээр л хөдөлгөөнгүй бай. Чи алчуур өмссөн. Хэрвээ чи хангалаад дулаацахгүй бол миний дээлийг энд авч болно. Ороогоод буудан дээр суу. Би өмснө. Одоо хөлөө нойн байлгахын улд сандал дээр аваарай. Би бүхэнд хитэн минь үлдээе. Би лаг авъя. Намайг эргэж ирэл байгаа газраа үлд хулган шиг хөдөлгөөнгүй бай. Би 2 дугаар давхрыг үзэх ёстой. Хэнийг ч бүү хөдөлг, бүү санаарай. Эсвэл хэн нэгнийг биеий дууд. Тэр цааш нь би гэрэл алга болохыг харлаа. Тэр галерейг маш зөөлхөн өнгөрч шаны хаалгыг аль болох баг чимээ шууганагаар онгойлгоод араас нь хаагаад сүүлчийн уяа алга болов. Би ас харанхуйд хоцорсон байлаа. Би чимээ шууган сонсоод юу ч сонссонгүй. Маш уур хугацаа өнгөрчээ. Би ядарч уйлдсан, нөмргөө үл харгалзан хүн байв. Игээд би гэрийг сэрэх ёсгүй байсан бол үлдэхийн ашиггүй юм байна гэж бодсонгүй. Би ноён Рочестерийн ушаалыг даахгүй байж дургуутслыг нь хүргэх гэж байл галерейн ханан дээр гэрэл дахин бүдэг бадаг гялалцаж гуал өмссөн хөлн дэвсгэрийг гიშхийг би сонсов. Тэр хүн байх гэж би найдаж байна. Үүнээс илүү муу зүйл биш гэж би бодов. Тэр цонхгор царай уугараа дахин орж ирэв. Би энэ бүгдийг олж мэдсэн гэж ир хэлээд угаалгын авцан дээр лаагаа аваад миний бодсончлон байна. Яахав эрхмээ тэр юу ч хэлсэнгүй. Гараа хумхаад зогсоод газар ширэн зогсов. Хитэн минутын дараа ир нилээд өөрмөц өнгөөр асуув. Өрөөнийхөө хаалгыг онгойлгохдоо ямар нэгэн зүйл харсан гэж хэлсэн эсхийг чинь би марлаа. Үгүй ээ эрхмээ зөвхөн газар дээрх лааны авирал байна. Гэхдээ чи хачин инээг сонссон уу? Чи энэ инээдийг өмнө нь сонсож байсан уу? Эсвэл үүний өсөө зүйл гэж би бодож байна уу? Тийм ээ эрхмээ. Энд ойдог Грэс Пулс гэдэг эмгэй байдаг. Тэр ингэж инээлтдэг. Тэр бол өвөрмөц хүн. Яг ийм. Грэс Пул анаар амуулсан шүү дээ. Тэр бол аны хэлснээр үнэхээр өвөрмөц. За одоо би энэ сэдвийг унгаан бодъё. Энэ хооронд өнөөдрийн үйл явдлын нарийн ширийн зүйлийг надаас гадна аль мэдэж байгаадаа би баяртай байна. Чи энэг хүн биш. Энэ алаар юу ч биеий хэл. Би энэ байдлыг айлгнана, ор руугаа заагаад одоо өрөөндөө буцаж оч. Би шөнийн үлдсэн хугацаанд номын сангийн буудан дээр маш сайн сууна. Цаг 4 төхөж байна. 2 цагийн дараа зарцнаар босно. Сайхан амраарай, эрхмээ гэж би хэлээд явлаа. Тэр дөнгөж сая надад яв гэж хэлсэн болохоор маш огөргүй гайхсан байдлаа харагдав. Юу вэ гэж ирдүү алдан. Чи намайг аль хэдийн орхиж байна уу? Бас ийм маягаар орхиж байна уу? Та намайг явъя гэж хэлсэн шүү дээ, эрхмээ. Гэхдээ чөлөө авахгүйгээр болохгүй. Ганц 2 үг хүлээн зөвшөөрч сайн санаагаар илэрхийлэлгүйгээр овчхон хэлбэл ийм овчхон хуурай маягаар биш юм. Чи миний амийг аварлаа. Бид хоёр харилцан анихгүй хүн миний хажуугаар өнгөрч явна. Ядаж л гар барь. Тэр гараа сунгав. Би үүнд өөрийнхийгөө өгсөн. Тэр эхлээд нэгээрээ дараа нь хоёулангаасаа авсан. Чи миний амийг аварсан. Би чамд асар их өрөө байгаадаа баяртай байна. Би үүнээс илүү зүйл хэлж чадахгүй. Ийм үүрэг хариуцлагын өсөө зээлдүүлэгчийн дүрд байгаа өөр юу ч миний хувьд өвчиж болохгүй байх байсан. Харин чи энэ бол өөр. Би чиний ашиг усыг ямар ч дарам гэж боддоггүй. Жин. Тэр дуугүй болов. Над руу ширэн харахад бараг л мэдэгдэхүй зүгс уруултанд чичирч байсан ч дуу хоолой нь хянагдаж байлаа. Дахиад сайхан амраарай, эрхмээ. Энэ охиолдолд өөр ашиг ус, ачаа, үүрэг гэж байхгүй гэжээ. Тэрээр цааш нь чи надад ямар нэг аргаар сайныг үйлдэнэ гэдгийг би мэдэж байсан. Би чамайг анхаарад үүнийг чиний нүднээс харсан. Тэдний царай инээмсэглэл байсангүй. Ир дахиад зогсов, байгаагүй. Ир яарвчлан цааш нь үргэлжлүүлв. Миний зүрх сэгэлд дэмий хоосон баяр баясгалыг өрүүлээгүй. Хүмүүс байгалийн өрөвч сэгэлийн ухаан ярьдаг. Би сайн жиндийн ухаа сонссон. Хамгийн зэрлэг үлгэр домог үнний үр дүн байдаг. Эрхэм хамгаалагч минь, сайхан амраарай. Түүний дуу хоолойнд хачин ирч хүч, харцанд нь хачин гал илэрч байлаа. Сэрүүн байсандаа баяртай байна гэж хэлээд явлаа. Юу вэ? Чи явах уу? Би даарчлаа эрхмээ. Хүйн үү? Тийм цөөрөм зогсож байна. Тэгвэл яв, Жэйн, яв. Гэвч ир миний гарыг барьсаар байсан бөгөөд би гарыг чөлөөлж чадсангүй.
Би өөрийгөө нэг арга гэж бодов. Хага Fairfax хөдөлж байгааг би сонсож байна. Эрхмээ гэж би хэллээ. За намайг орхих гэж ир хуруунуудаа амраахад би алга болов. Би буйдангаа буцаад олсон ч унах ухааг бодсонгүй. Өөр цайл би хөөгч боловч нам гүмхэн далайд шидэгдэн зовлон зүдгүүрийн давлгаа баяр хөөрөөр хуйлран байлаа. Заримдаа би зэрлэг усны цаана биологийн олгод шиг амаа эрэг хардаг юм шиг санагддаг байв. Үе игэл найдвараар сэрээсэн сэрүүн салхи миний сүнсийг борны зүг ялгуусан байдлаар аваачиж байв. Гэвч би өсөөлөн бодсон үедээ ч хүрч чадсангүй. Эсрэг салхи газраас үлээн намайг байн ухруулсаар байв. Ухаан нь галзуурлыг эсэргүүцэн, шүүл хүсэл ачаалыг сэрэмжлүүлнэ. Би амарч чадхааргүй халуурч, өөр цаймагц босов. Бүлэг, би нойргүй шөнийн дараагийн өдөр ноён Рочесерээ уулзахыг хүсч бас айж байлаа. Би үүний дуу хоолойг дахин сонсохыг хүссэн ч нүдээ нуулцахаас айж байлаа. Өглөө ир би үүнийг эрхийг хоромхон зуур хүлээж байлаа. Тэр сургуулийн өрөөнд байнга орж ирдэггүй ч заримдаа хэдэн минут орж ирдэг байсан бөгөөд ир өдөр заавал ирнэ гэсэн мэдрэмж надад үрж билээ. Гэвч өглөө ердийнхөөрөө өнгөрчээ. Адилын хичээлийн нам гүмхэн явцыг юу ч саавалсангүй. Өглөөний цайны дараахан би ноён Рочесерийн өрөөний ойр хавьд чимээ шууган, Хага Fairfax, Лиа, огооч буюу Жонни эхнэрийн дуу хоолой, ирж байвгаа Жонни өөрийнх нь бүдүүлэг дууг сонсов. Нэгүслийн эзэн орондоо шаагаагүй ямар билээ. Шүн лаа асаалаа байх нь үргэлж аюулаа байдаг гэж хэлжээ. Тэр усны сонхны ухаа бодох ухаанаа байсан нь ямар ухаалаг хэрэг вэ? Тэр хэнийг ч сэрээгээгүй юм болов уу гэж би гайхаж байна. Тэр номын сангийн буудан дээр унаад даарахгүй гэдэг найдаж байна гихмээ. Их зөрчилдөөн нь цэвэрлэж залруулах чимээ гарч ирэв. Өрөөний хажуугаар өнгөрч оройн хоолнд орохдоо би нээлээ хаалгаар бүх зүйл дахин бүрэн эмгцэгцээ болсныг харав. Зөвхөн орон дүүжлээсээ айсан байв. Лиа цонхны суудал дээр босч Ван бүрхсэн шилний шилийг илж байлаа. Би үүнд хандан үг хэлэх гэж байв. Гэвч давшин эрэл өрөөнд орныхоо хажууд сандал дээр суугаад шинэ хөшигний бүгднүүдийг ойж сууж буй хоёр дахь хүн байхыг харлаа. Тэр эмгээ бол Грэс Пол байлаа. Тэр бор даашинз, хормогч, цагаан алчуур, малгайгаа ердийнхөөрөө өгөөрөө чимээгүй харагдаж байлаа. Тэр ажилдаа хамаг анхаарлаа хандуулж бүх бодол санаа нь өвлөрсөн ми байв. Хав духан дээр жирийн царайнд нь хүн алхахыг завдсан. Хохирогч нь өчигдөр орой үүнийг дагаж үүрэндээ очсон эмгийн царай өрх цонхгор цөхрөл ямар ч зүйл харагдахгүй байлаа. Мөн миний игэж байсанчлан үлдэхийг хүссэн гим хэрэг нь үүнийг буруугав. Би гайхаж билээ. Тэр дээшээ харахад би үүн рүү ширэн зогссоор байв. Ямар ч ихлэл байхгүй, өнгөн нэмэгдсэнгүй. Бүлгүйс нь сэтэл хөдөлсөө ухамсарлаж, гим бурууга ухамсарлаж илрүүлэхээс айж байлаа. Тэр ердийнхөөрөө флегмат овчхон байдлаар өглөөний минь хаагаа гэв. Дахиад нэг бөгж наадаг ууз аваад уйдлоо. Би үүнийг шалгах болно гэж би бодов. Ийм үйлийг нэврэх аргагүй гэдг нь ойлгохын аргагүй зүйл юм гэж би бодов. Өглөөний минь Грэс гэж би хэллээ. Энд ямар нэгэн зүйл болсон уу? Би хэсэг хугацааны өмнө зарцнаар бүгдээрээ хамдаа ярилцаж байхыг сонссон юм шиг санагдсан. Зөвхөн эзэн л өчигдөр орой орондоо уншиж байсан юм. Лаа асаагаад унаж хөшиг гал дүрэлцэж эхлэв. Гэвч аз болоход эр орны хувцас модон даав баригдахаас өмнө сэрж усанд байгаа усаар галыг унраах арга зохиожээ. Хачирхалаа хэрэг шүү. Би намуухан дуугаар үүн рүү ширэн хараад ноён Рочесер хэнийг ч сэрээгээгүй гэж үү? Түүний хөдлөхийг хэн ч сонсоогүй гэж үү? Тэр дахин над руу харахад энэ удаад эдний царайд ямар нэг ухамсар харагдаж байлаа. Тэр намайг болгоомжоо шалгаж байх шиг санагдав. Тэгээд эр хариулав. Зарц нар маш хол унаж байна. Хаагаа эд сонсохгүй байх. Хага Fairfax-ийн өрөө болон анаа өрөө эзнийхээ өрөөнд хамгийн ойрхон байдаг. Гэвч Хага Fairfax юу ч сонсоогүй гэдгийг хэлсэн юм. Хүмүүс өөлж хөвшрөхдөө ихэвчлэн хүн дундаг. Тэр дуугүй байснаа хайхрамжгүй ми боловч од омрон чухал өнгөөр нэмж хэлв. Гэхдээ залуу Хага, би хөнгөн унаж байгаа хүн гэж хэлмээр байна. Чи чимээ сонссон байж магадгүй. Би сонссонгүй гэж би дуугаа намуухан хэлээд шилнүүдийг өнгөлөж байсан Лиа намайг сонссонгүй. Эхэндээ би үүнийг нисгэж байна гэж бодсон. Гэвч нисгэгч инехгүй байна. Бас нэг хачин инээдийг сонссон гэдгийг иглээ байна. Тэр шин зүү дүүрэн муас авч болгоомжоогоор лавлаж огоороо гараараа зүүгээ уяад өгс авин ажиглав. Эзэн нь ийм аюулд өрж байхад инеэх нь бараг боломжгүй юм. Та зүүдэлж байсан байх. Би зүүдэлсэнгүй гэж би баг зэрэг халуун дулаан хэлв. Учир нь үүний ичхүүргүй хувийн байдал намайг өдөөн хагсан юм. Тэр дахиад над руу харав. Мөн адил нэг нэмбай ухамсараа мэлмээ. Та энийг сонссноо эзэнд хэлсэн үү гэж ир асуув. Өнөө өглөө үүний ярилцах боломж надад олдоогүй. Чи хаалгаа онгойлгоод галерейг харна гэж бодоогүй биз дээ гэж ир цааш нь асуув. Тэр надаас санамсаргүй мэдээлэл авахыг оролдож намайг сөрөг байцааж байгаа ми харагдав. Хэрвээ ир намайг үүний бурууг мэдэж эсвэл сэжиглэж байгааг мэдвэл хорон санаа оглоомоо над руу оглох болно гэсэн санаа надад орж ирэв. Би болгоомжой байх нь зүвэ гэж бодсон. Харин ч эсрэгээрээ би хаалгаа цоожлоо гэж би хэллээ. Тэгвэл чи орой бүр орондоо орхосоо өмнө хаалгаа өвчдөг зуршилгүй юм уу? Чөөгөр.
Тэр миний дадах зуршийг мэдэж, үүний дагуу үл үзлгөө зохиохыг хүсэж байна. Зэвүүцэс дахиад л болгоомжтой байдлыг давмгаалж, би хурцууд хариулж, би одоо хүрэл олон удаа боолыг овоохгүй байсан. Би үүнийг шаардлагагүй гэж бодсонгүй. Торнфилд хоолт ямар нэгэн аюул эсвэл бухимдал тохиолдохыг би мдэггүйч цаашдаа би үхсийг онцлон эмдэлсэн. Би хэвхээсээ өмнө бүх зүйлийг аюулгүй байлгахад анхаарах болно. Ингэх нь ухаалаг хэрэг болно гэж ир хариулаад, энэ хөрш миний мэдэх хэний ч адил нам гүн бөгөөд би байшин байснаас хойш дээрэмчдийн оролцоог хийж байсныг биог сонсоогүй. Хэдийгээр авганы шүүгэнд хэдэн зуун фун авг байдаг нь олон танигдсан. Ийм он байшинд зарц нар маш цөөхөн байдаг. Учир нь эзэн энд хизээч ийм чих амьдарч байгаагүй. Бакалавр болохоор эрэхтэй хүлээх шаардлагагүй юм. Гэхдээ би үргэлж аюулгүй алаас нь алдаа гарах нь зүйе гэж боддог. Хаалга удалгүй өгжээд мөн аль нэг нь болон ямар нэгэн муухай явдлын хооронд цоожоо байх нь ч мөн адил юм. Хаага олон хүн Фройдын сэгэмжлэл хүлээлгэн өгөхийн өлөө байна. Гэхдээ бурхан